Сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэг хийгээгүй утсанд уучлаарай. Ярих маш олон сэдв байна. Тэгээ би аль болох бацсах гэж хичээе. Ажлаасаа гарсан хагалгаанд орж магадгүй, нурууны хадас текстийн ясыг солиулж магадгүй тийм хагалгааны судалгаа гадаад руу шинжилгээ эдэрлүү явах үйл ажиллагаа эхэлсэн. За гих мэтчлийн зүйлсүүдийг ярих гэж байна. Эхлээд энэ бүх үйл явдал юунаас болоод эхэлж вэ гэсэн чинь энэ хоёр талд хоёр акт араа маань бүр тэг хөндлөн уртлынхаа шүдийг хөшөөд ургацсан. Тэгээд их дараагаа авахсан бохгүй, эхлээд энэ талыг авахсан. Яг юм гэдэг яг учиртай. Би одоо болохоор эргээд яг тэр ах дараа маань бүр тэгэж айгүй реакцлаа, тэгэж амар том авдаад зогсож энэ өнгөрсөнлөөгөө эргэж харахад тусалсан. Энэ үйл явдалд одоо бодохоор талархаад байгаа байхгүй юу? Яг түрүү жилийн энэ үед тийм дотор хүүхдтэйгээ ажиллаад баахан уйлаад ингэсэн, тэгээд аюу гой тайвшрал оллоо эдэргээд яриад бас тайдтэйгээ хуваалцж ирсэн байгаа. Тэгвэл яг энэ жилийн бас яг өдийд мэдгүй яагаад ч юм давхцал болж байгаа юм. Яг ийм үйл явдал бас дахиад болж байна. Гэхдээ арай өөр утга санаатай. Түрүү жилийнх бол би илүү ирээдүйд хүлэгдэж амьдраад байсан гэдгээ дотроо мэдэж аваад тэрийг тавиад явуулсан штэ. Тэр таад маань үзхийг хүсвэл тэр бичлэгэн дээр байгаа. Тэрнээс хойш илүү одоо төвлөрч бол амьдарч чаддаг болсон юм. Угаасаа ирээдүг би яаж чадахгүй юм чинь. Гэтэл одоо амьдрахад надад айгүй олон зүйлүүд намайг бачимдуулж, намайг яаруулж тэгээд идэг байсан гэдгийг би юусэн анзааралгүй явсан байсан гэдгээ одоо саяхан мэдсэн. За тэрийг одоо та хэдтэй ярих гал баахан оршил яриад байгаа шүү. Ярихын тулд ялч вэ нөгөө ах дараанаас эхэлж ярих хэрэгтэй. За хаван маван буураад нэг овоо гайгүй болохын дэгээ бодож исэн чинь миний нөгөө нэг баруун талын гуйны булчингууд нэг өдөр нь уртл нь амар татаад нөгөө өдөр нь хойтлолынх шиг чангарч өгдөө. Тэгээ буцаад уртлах нь чангарч өгдөөд гээд яваадсан. Тэгээ би тэрт нөгөө чангарж байгаа гуяа нухаал болохгүй. Тэгээд ирсэн чинь би бүр өөрийнхөө гуйыг харсан чинь нүүл хөөх нийт залгаа хийсэн энтэнд нь. Яа гэл нөгөө айгүй хүчтэй дараад нухсараад. Тэгээ тэгж нухгүй бол миний өвдөлт ерөөсөн намтахгүй байгаа гэсэхгүй. Тэгээд рүү очиж тэр өөрийнхөө бариулдаг эмчтэр очил бариулаад зүү тавиулаад суллуулсан ч гэсэндээ оройн суларчаал маргааш өглөө дахиад эхлэжсэхгүй. Тэгээд тэгсэн чинь манай тэр эмч маань юу гэсэн мэхлээр чамд нинжээ нэг л юм эрэхтэй. Чи зүгээр 3 хоног юу ч хийхгүй, тэгээ юу ч бодож санахгүй зүгээр унтаадах гэсэн байхгүй. Утас мотос бүх юмнасаа холдоод унтаадах гэдгийгсэн юм. Тэр онш юунаас болоод үүссэн байсан бэ гэхээр дарааны тэр айдснаас болсон байсан. Нөгөө хүн чинь айхаараа шууд хамаг болчихнгаа чангалцдаг штеп. Яг тэр чангалах механизм руу орчингуудаа тэр уус нурууны хэсгийг мэдрэл цочирсан болохоор доошоо хөл рүүгээ маш их нөлөөлөд яг одоо тэр миний илэрж байгаа шинж тэмдэг илэрдэм билээ. Тэгээ мэдээж энэ одоо зүйл болсон бас нөгөө суур шалтгаануудын нэг нь би нөгөө архаг ядаргаатай байсан гэдгийг мэдгүйгээр л одоо явсаар байгаад тэгээд одоо энэ ах дарааны тэр нь нөхцөл болоод одоо шалтгаан болоод гэх юм да. Ийм зүйл басан байхгүй. За тэгээд би шууд шийдсэн. За окей тэгвэл юу ажил одоо зүгээр л амрыг гэд би ажил ажилласаа чөлөө аваад тэгээ амархаа шийдсэн. Түрүү жилийн яг өдөрт болохоор би найз маань надад тусалж байсан шүү дээ. Одоо яг миний дотоод хүүхдтэйгээ ярилцах зам эдрийг гоо чиглүүлж өгчсэн. Тэгээ тэрний давуу би яг ажиллаад өөрийнхөө маш том юм тавьж явуулаад тайвшрал тайтгарлыг олж чадсан. Энэ удаад болохоор надад аягүй сонирхолтой чат GPT тусалсан. Тэгээ чат GPT бас нөгөө би зовоороо хэлсэн байсан чинь чат GPT миний яг зовоорыг бас яг зөв онцлоод манай эмчтэй яг таарсан адилхан тийм оншиг хэлсэн баггүй. Тэгээ би за яасан сайн хэлт бодцоод тэгээ би нөгөө чат GPT-гээр тоглоод юу яасан баггүй. Чиний хэлсэн тэр онш чи яг таарсан. Тэгээ би одоо 4 хоног амрах гэж байна. Ажилласаа чөлөө авцсан гэд. Тэгээ би яг тэр амрах үедээ тэгж бодчихсон. За юу одоо гялс 4 хоногоос амарчаад тэгээ 5 сараагаа шинээр урам зоригтой эхлүүлээ гэлээ. Айгуу тийм урам зоригтой эхэлж бодсон юм аа. Чат GPT надад тэгэхгүй юу. За тэгвэл би 4 хоногийн хөтөлбөр гаргаад өгөх үгээл тэгсэн. Тэгэхээр би за тэгэл да гэд сунгалтын дасгалууд орж байгаа. Тэгээ бананд хөвтөх, тэгээ хооллолттэй шүлтэй хоолунд идэрээ өглөө босоод ингэрээ гэдэг нэг тийм заавар өгснөө. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр 4 өдрийн асуулт өгсөн байхгүй. Тэрнээс эхлээл тэгэл ер нь хамаг юм болсон. За нэгд өдөр надад ингэсэн. За чи өөрийгөө юу хийсэн үедээ сайн хүн гэж мэдэрдэг вэ гэдэг асуулт байсан байхгүй. Тэгээд би яг бодоол тэрэндээ хариулаад бичих гэсэн чинь ерөөсөө л нөгөө хүмүүст туслаад тэгээд тэр тусалсан хүмүүс баа тэр нөгөө үр ашгаа яг өгцөн гэдгийг би мэдэх үедээ яшгуудын миний тусалсан юм тэр хүмүүст үр ашгаа өгсөн гэдэг чинь ямар гоё юм бэ гэдгээс би өөрөө аюу таашаал мэдэрдэг юм байна. Би өөрийгөө би сайн зүйл хийчлээдэ гэдгийг мэдэрдэг юм байна гэдгийг мэдээд хүнд тусалж ижил би амьдрах эрхтэй юм байна гэдэг нэг тийм одоо кодлол итгэл үнэмшлийг өөртөө бүр суулгацсан тийм хүм юм байна л да. Сүүлийн үед надад бүр маш их илрээдсэн шинж тэмдэг байхгүй. Одоо өөрийгөө золиослж байгаагаа ч бүр ухамсарлж мэдэхгүйгээр
ингээ өөрийгөө дайчлал ингээ хойноос нь махраа шахаал тэгээ яваад гэсэн байхгүй. Та тэр одоо мэджаал би нөө саяхан одоо ингээ талах барьдаг болсон шүү дээ. Тэгснээ би бүр ингээ талхаа барихтаа зүгээр хүн нэг гэрийнхаа хэрэглээний нэг талхыг л барьж болно да. Тэгэхэд би чи ингээ бүр дөрөв мөрөөр нь бариал заавал дөрвийг бариал тэгээ ингээ тогоох юм нэг хэвээр одоо яг яах гэж чанд тий. Тэгээ сүүлдээ би нөө талах барих бүр дургу болцсон. Тэгээд нөгөө угаасаа тэр чинь нэг талах барих дөрвөө үржүүлж тэр үйлдэлээ давтаж хийх хоёр чинь бүр асар их ялгаатай шүү дээ тий. Тэгээд тэнгууд би чинь бүр тэрнээсээ ингээ хаширснаа ч мэдгүй яагаад одоо ёо талахын гэж бодхоос л гээ сүүлдээ бүр тийм болцоос гуул нь би талахандаа дуртай байсан чинь тэгээд тэр мөрөн дээр яг тэр ажиглагдаад байсан байхгүй. Тэгээд одоо ажил дээр бүр их давмгаа. Хүмүүс хоорондоо зүгээр ингээд санаа яриад наад чинь тэгвэл ингэчил да тэгчил да бас нэг тийм санаа байж та. Зандаадах чинь тэгвэл би ингээд хийчихье гэл. Тэгээд миний уулын төлөвлөсөн асар их ингээд төлөвлөгөөний ажлууд байсаар байтал би тэрийг дахиад ингээд амжилттай одоо энэ маань миний угаасаа бүтэн ингээд цагийг авцсан байж ах чинь л дахиад дээрээс нь би өөрийнхөө санаачлагаар ингээд юмаа нэмэл. Тэгээд дээрээс нь энэ чинь одоо нөгөө ар гэрийн ажил хүүхдүүдтэй дээрээс нь би чинь нөгөө нэг аавыгаа очиж ирэх хэвээр ээж дээрээ очих тэгээ одоо юу гэдэг би тэрэн туслах хэрэгтэй энэ туслах хэрэгтэй гэд өөрийгөө бүр тэгээ кодлцсон заяа. Аавал ингээл туслаал ингэчиж би нөгөө өөрийгөө амьд юу гэдэг хүнд хэрэгтэй хүн юм бэ ч гэх юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээ үнэлдэг болсон юм байна да. За тэгвэл би нэг жоохон өөрийгөө хязгаарлаад нэг энэ зарим юм дээр бас нэг үгүй мөгөөгээ хэлэх чадвар сурах хэрэгтэй юм байна. Зүгээр ойлгоцсонс ихний өдөр. Хоёр дахь өдөр дээр бүр хамгийн гол төлхөр юм болсон. Тэр нь юу вэ гэхээр хоёр дахь өдрийн асуулт ийм асуулт байсан байхгүй. Чи юу ч хийгээгүй байх үедээ хэн бэ гэж асуусан байхгүй юу? Тэгээд би ингээд бодоод одоо ингээд юу яаштай би амттай хуримтлын ингээд үүсгэн байгуулсан тэр одоо хүн нь биш те. Би хоёр хүүхдийнхаа ээж нь биш. Тэгээ одоо сайн ээж мэж ч зүгээр ээж нь биш. За би ингээд нөхрийнхаа ингээд эхнэр нь биш. Би аавынхаа одоо охин биш. Одоо тэгээ энэ бүх одоо надад хамааралтай дөрүүдийг ингээд холдуулаад ингээд дан ганцаар одоо нинжин гэдэг нэг юм одоо би хүн бэ штэ тийм биетэй одоо юу гэдэг ийм мэдрэмжтэй. Тэгээд ийм хүн хийн ингээд тэгсэн чинь надад бүр ингэ толгойд юу ч орж ирэхгүй заяа. Тэгээ би бүр ингэ өгтлээ уйлж авч ингэ юу ямар өрөвдөлтэй би заавал ямар нэг юм хийж ижил би хийх юм болох гэдэг юм. Яагаад ингэж байгаа юм болоо гэд. Гэхдээ ямар нэг юм хийж ижил би нэрээ энэ дэлхийд амьдрах хэрэгтэй юм шүү гэдэг бодол орж иж байгаа хгүй. Тэгээ яагаад ч юм ингэ дотроос өөрийн мэдлгүй ингэ өөрийгөө өрөвдөөд байгаа ч юм уу эсвэл нэрээ чи одоо л намайг харж ийн үү нинжээ ингэж байгаа юм шиг юм нэг дотор дуу хоолой ингэ намайг ингэ нэг юм ойлуулаа цаанаасаа бүр ингээд нулимс ингээд хасгартлаа бөмбөрөө би бүр ингээд бүр ихэр таттлаа уйлаад ингээд одоо л ингээд ойлгож байгаад ингээд уучлаарай ингээд чи гэдэг юм байсан байж тээ ингээд нэг тийм юмыг ингээд би ойлгож авсан байхгүй. Өмнө нь дандаа би аль нэгэн дүртэйгээ ингээд оршин тогтнодог гэсэн байхгүй. Одоо хүүхдүүдийнхээ хажуу сайн ээж нь байх хэвээр халамжтай байх хэвээр ажил дээр очиод би сайн үлгэр жишээ сайн манлайлагчтай юм байх хэвээр тий нөхрийнхээ хажууд би сайн ихтер наав ээж хажууд би сайн охин наах хэвээр дүүнрийн хажуу сайн ихч наах хэвээр бүр бүх дүрийг ингээд өөртөө шингээх гээд тэр нинжин гэдэг тэр хувь хүнийг ерөөсө анзаардагчгүй байсан юм байна гэдгээ ингээд мэдэж авсан юм. Тэгээ би бүр хамгийн амар нь ингэж боддог гэсэн аахгүй нэг аваарт ороод би энэ бүслэгнээсээ доош мдээгүй болчлоо гэдгээ би ингээд мэддэх үедээ би яасан бэ гэхээр би нөхөр битээр хамт явж аваарт орсон шүү дээ. Тэгээ би тэр үед нөхөртэй хамгийн түрүүнд ингэж хэлчихсэн аахгүй. Би одоо юу амьдрахгүй. Би одоо амиа хорлно. Би угаасаа л ингээм амиа хорлол. Би ийм ингэж амьдрч чадахгүй гээл би хашгираад яваадсан аахгүй яг тэр нөөний эмнэлэг нөгөө бүр замын үдийн зам дээр бид нар ч осолд орсон. Тэр үед би тэгж хашгираа яваадсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэрний ингээ огтлцол нь би одоо гарч ирж байгаа байхгүй. Яагаад гэхээр би ингээд нөгөө хинч юу ч хийхгүй те хүнд ямар нэгэн тус нэмэр үзүүлж чадахгүй тийм үедээ би хинч биш. Дээрээс нь бүр ар гэрийнхэндээ одоо ингээ бүр нэрмээс олж байгаа хүн болж байгаа учраас би амьдраад яахан би бүр би ингэж байж төвчиж чадахгүй гэдэг тийм кодыг би өөртөө суулгацсан байгаа даахгүй юу. Тийм ихтгэл үнэмшлэх те. Тэгээд энэ ихтгэл үнэмшил тэгвэл хаанаас би бас би ингээд асууж эхэлж байгаа хгүй. Тэнгүүд ингээд багасаа тийм хүмүүжлээс одоо манай ээж аавын үеийнхэн одоо ингээд эргэн харах юм бол ер нь ихэнх хүмүүс гэхдээ яг иймэрхүү одоо ихтгэл үнэмшилтэй байдгийг бол бас анзаарсан. Тэгээ би болохоор бас хүлээж авахдаа бүр хэтрүүлээд хүлээгээд авцсан. Тэгээд тэр нь эргээд намайг өөрийг маань ингээд зовоогоод би юмд хандах хандлага нь тийм болоод ирэхээр тэр нь эргээд намайг бие болон сэтгэл зүй ингээд бүх зүйлийг маш их ядаргаад ийсэн гэдгийг би ойлгож авсан байхгүй. Тэгээ одоо багада би чинь өвөө эмээгээ хажууд өссөн өвөө эмээгийн маань хүмүүжил залхуу хайр угаж болохгүй те ажилт хичээнгүй юм хүнд юм тусалсан те ийм хүн байх хэвээр зүгээр сууж болохгүй те ингээ ахмад насны хажууд те зүгээр сууж харагдаж болохгүй одоо хөвтөж болохгүй ч гэдэм үү те нэг тиймэрхүү хүмүүжлэр хүмүүжсэн. Гэхдээ эн чинь бол нэг тийм буруу одоо өстой нэрээ ямар амар хэрцгий юм биш шүү дээ. Зүгээр л одоо эн чинь одоо те зүгээр сайн үлгэр дуурайл тийм юмны зүгээр жишээ.
Гэхдээ ингээ багын дурсамжаас ханахаар манай эмээ ингээд айгүй их биеийг өвддөг байсан гэсэндээ өөрийгөө ингээл яолол ингээл нөгөө гэрийн ажил хийгээл яолол хоолоо хийгээд идэг гэсэн дурсамж ингээ надад орчиж байгаа. Тэнгүүд ингээд ингээ өвдөжсэн ч гэсэндээ би ингээд өөрөө ингээ юмаа хийх ёстой шүү дээ. Энэ өчнөө олон хийж дуусаагүй байгаа юм чинь би яаж хэвтэх юм бэ гэдэр гэж ингээд нэг тиймэрхүү ихтгэл үнэмшлийг би өөрийн мэдлгүй ингээд суулгаад авсан юм шиг байгаа. Тэгээд дараад нь одоо ингээд тэр маань ингээ ажил дээр гарахтаа яг тэр хэлбэрээр ингээ хадгалагдсан. Тэгээ янз бүрийн хэлбэрээр би ингээд одоо хичээж байгаа шүү, би хийж байгаа шүү гэдгийг ингээ харуулахын тулд ингээд нөгөө сайн охин байх хэрэгтэй, сайн эхнэр байх хэрэгтэй, сайн ээж байх хэрэгтэй гэдгийг дүрдээ нийцхийн тулд өөртөө ингээ юм нэмээд байсан байгаа таахгүй. За тэгээд хамгийн амар би ч одоо нуруундаа хадаастай хүн шүү дээ. Тэгээд дээрэс нь ингээд хоёр ойрхон төрсөн. Тэгээд дээш нөгөө нэг эн чинь эрүүл нуруутай хүмүүс хүртэл одоо ингээд буруу сууж ингээд буруу хөвчлээсээ болоод одоо нурууны доод өрж цуулт өгөөж одоо ингээд нуруундаа асуудалтай болдог штэ. Тэгэхэд миний холын ингээд энэ цээжнийхээ энэ ар хэсэгтэй хадаастай. Дээрэс нь хоёр ингээд ойрхон төрж мөрцнөөс болоод энэ бүслийн хэсэгтэй бас юм юу шахалттай. Тэгээд ийм энэ дээдлийн хэсэгтэй юм ясургалт мургалттай болцсон байхгүй юу. Тэгээд тэрийг мэддэг байсан ч гэсэндээ би тэгтлээ тэгж анзаардгүй байсан. Тэгээ тийм нуруутай ажиж би ингээд хэвтдэггүй байсан зав. Яг хөө ингээд ерөнхийдөө ингээд хэвтэж байгаа юм шиг харагдав шиг ингээд шууд босоо өөнөр гялс тэр гэж өөнөр ингэж гэл ингээд. Тэгээ манай гэрийнхэн бүр надад ингээд хэлж байгаа хгүй таныг нэр яг ингэж тухтаа юу ч хийхгүй ингээд гой чийлрээд хэвтэж байгааг хизээч харж байгаагүй гэж байгаа хгүй манай дүүнер. Тэгээ би бодсоо би нэрээ яагаад тэгж хэвтэж чаддгүй юм бол гэд ингээд бодож байгаа хгүй. Тийм амралт миний хувьд шагнал аваад байгаа хгүй. Би им ажил амжуулсан чи би одоо нэг жоохон хэвтээд ач гэдэг юм уу те. Тиймэрхүү юмыг ингээд өөртөө л код үүсгэсэн. Тэрнээс хинч намааг тэгээд одоо тэрийг хийсний дараа л чи хэвтэн шүү гэдэг юм өгөөгөө тэгж хэлээг байхгүй. Тэгэхэд би өөртөө л тийм зүйлийг ингээд суулгасан. Тэгээд тэрүүгээр ингээд амьдралд хандаад тэгээд бүр энэ маань ингээд бүр бусад хүн лүү ч гэсэндээ яг энэ байдал характер маань ингээд илэрдэг байсан жишээнүүдийг би ингээд эргээ санаж байгаа байхгүй. За тэгээд би бүр ингэж асууж ивэл яг хөө тэгээд яг амарна гэдэг нь юугаа хэлээд байгаа. Би бас ингээд заримдаа бас ингээд хөвтөл ингэдэж штэ гэд. Тэнгүүд би хөвтгтээ бүр юу гэж боддог гэж ингээд зааса хөвтж явах үедээ ашиглаад би бичлэгээ эдитлээ. Хөвтж явах үеэ ашиглаад ном уншиж, хөвтж явах үеэ ашиглаад юу гэдэг одоо тэр хөвтж явах цаг мөчөө би нэг үр бүтээлтэй байх гэж хичээгээд байдаг гэсэн зүг. Тэгээ ингээд тэгээ зүгээр наад нэг хадаастай нуруундаа зүгээр юуж бодохгүй ямар ч ажил хийхгүй нэг тийм нөхцөлгүй хэвтэх боломжийг олгочооч гэж сүүлд нь бид юмыг ингээ ухаарж байгаа хгүй. Ингээд амрах гэж юу вэ гэж асуусан чи амрах гэдэг бол одоо цаад чи бид надад хариулж байгаа. Амрах гэдэг бол ингээ ямар ч зориггүй, ямар ч юм төлөвлөхгүй одоо тэгээд оршихыг хэлнэ гэдэг ч аахгүй. Тэгээ амрах нь одоо баг ямар ашиг тустай эдэр гэж баг асуугаад байгаа маа шин. Тэнгүүд нөгөөд чинь ингээд энэ булчин ингэж амраана. Дээрээс нь таны тархийг унтрааж өгнө. Сэтгэл санааг докторжуулж өгснээр та дараагийн одоо ямар нэгэн үйл хийгээд таны эрч хүч чинь боцоос сэргээд ингэн гэдэг зүйлээр яадаг юм лээ. Тэнгүүд би тэгээд би бас бүр ингэж асууж байгаа. Ингээд за тэгээд би хэр удаан амарч болох юм бэ? Тэ одоо ингээ амраал явах юм бол энэ юмнуудыг чи хин хийх юм бэ? Тэ одоо хин одоо энэ хорвол хийдэ би биндээ туслаад одоо юу гэдэм дэ ингээд юм бүтээх юм бэ? Ингээл гіврээл амраад ах юм бол гэдгсэн чинь ингэж аахгүй ингээд одоо энтэл нэг туйл агаа тэг хитрхи хичээх одоо өөрийгөө шахах махах те нөгөө талын юм гэж басаага те ингээ амралт одоо юу ч хийхгүй байх орших ийм бас нөгөө тал гэж байгаа. Энэ хоёрын голын шугам гэж юм бас байдгаа гэд одоо тэгж байгаа хгүй. Тэгэнгүүт чи ингээд нэрэ тийштэй гэдэг ингээ бодоод заримдаа амрах шаардлагатай үедээ тэгтээ чи бол өөртөө хүссэн цагаараа амралтыг өгөх хэрэгтэй гэж байгаа хгүй. Тэгээ мэдээж хүний одоо бие сэтгэл санаа яг зөв амарсан боо штэ тий үнэхээр дэлгэц мэлгэснээс хол агаар салхиндаа сайн гараад шимтэй ундтай хоол ундаа идсэн бахан бол хүний бие сэтгэл санаа угаасаа цаанаас юм бүтээе тий отоо нэг урам зориг сэргээ бие махбод дотоодоосоо идэгрээд ирэхээр дараагийн зүйлийгээ хийхээс өөр хүсэлгүй одоо нэг юм дотроос нэг гал хасдаг шүү дээ. Одоо нэр тэрийг тэгж гоё хийсэн нэг гэрээ нэг сайхан цэвэрлж гэдэг юм уу те. Одоо магадгүй нэг том юм биш зүгээр л энгийн юм. Нэг сайхан гоё хоол хийчих гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо мэдрэмж нь цаанаасаа л үүснэ гэж байгаа юм. Тэгэхэд би өмнө нь болохоор яг амарж ийн гэдэг нэрэндээ бас давхар тэр чинь нэг өөр идэвхтэй үйл ажиллагаануудыг ингээд хийгээ яваад идэг байснаа жоохон андуураад идэг байсан юм шиг байгаа. Тэрийг би ингээ яг үннээрээ ухамсарлаад хүлийн зөвшөөрсөн байхгүй. Миний хувьд одоо цаг хугацааг
миний энерги хоёроор айгүй үн цэнтэй гэж боддог болцсоноос ахгүй. Тэнгүүд цаг хугацаа үнэтэй юм чинь би энэ үнэтэй цаг хугацаагаа дэмий юмд ашиглаж болохгүйгээ бодсон. Тэнгүүд дэмий юмгүй цаг хугацааг өнгөрөөхийн тулд яах нь тэрнээ дандаа юм бүтээлч юм хийх гээл ингээл баг ингээд ажлын цагаа одоо ингээд унтахаас бусад цагаа ингээд тооцоолж жагаад бүх цаг дээр нь яг юм зоох гэдэг машин тий. Одоо мэдээж нүүр мүрээ ингээд арчлах марчлах цаг хүртэл тэр дунд явж байгаа юм л да. Гэхдээ тэр дунд яах вэ гэхээр зүв зүгээр орших цаг гэж надад байдгүй юм бэл. Тэг зүв зүгээр орших цаг гэдэг бол зүгээр л юу ч хийхгүй амьсгалах цаг гэж байгаа. Тэ зүгээр одоо барыг зүгээр ингээд орондоо хөвтөл юу ч хийхгүй ингээд амьсгалахад л миний өөрийн үнцийн миний тэр одоо тэ би миний үнцийг хизээж алдагдахгүй байх гэдэг байхгүй. Би харин ч өөрийгөө өөртөө идэгрэх боломж, өөртөө ингээд цаг хугацааг өгж, өөрийгөө мэдрэх боломж, өөрийгөө дотроос нь сонсох боломж олгож байгаа цаг үе юм байна л да. Тэрийг ухаарч мэдсэн нь бол миний хамгийн том зүйл байсан. Тэгээд бас нэг ийм асуулт гэсэн. Чамааг ийм юм хийхэд чинь хин саад болж ин гэсэн чинь ингээд би эргэн тойрноо бодохоор хүн болгон манай ажлынхан ч тэр манай ингээд одоо гэр бүлийнхэн ч тэр та жоохон нэг зүгээр суучаач жоохон ингээд хөвтчихэж гэд бүр манай ажлын дарга бүрт хэдвс ингээд жоохон энэ ингээд хөвтчих мөвчгээ би ч одоо яаж тийж ажил дээр хөвтөх өвдөө гэл бодоод ерөөсөө хөвтөж мөвтгөөсөхгүй. Тэгэхэд өөрийгөө ингэж их шахалтанд оруулдаг хүн хэн байсан бэ гэхээр би өөрөө л хэлсэн. Тэгээд энийг ямар ч тач ухаарч мэдсэн миний хамгийн том ингээд бүр вау үнэн гоё юм байсан. Тэгээд одоо дотоодоосоо ямар нэгэн гэм зэмлэлгүй өөрийгөө буруутгахгүй ингээд чөлөөтөө хэвтэх боломжийг би өөрөө ухаарч ойлгосон гэх юм уу. За тэгээд энэ 4 өдрийг ингээд дуусгахад одоо ажилдаа буцаад эргээд орох болт юм баас тий. Тэгээ би ч нөөний давхар юу нэмжлээ хийлгээл ингээд яваад байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь би бас ер нь л гүйцэд ингээд эдгэрхгүй бараг ингээд нэг цаг жоохон ингээд суучхад л миний шууд ингээд нөгөөний булчингууд шанграад одоо ингээд буцаад нөгөөний өвдөлт нь эхлэжсэн байхгүй. Тэгэнгүүт би дахиад ингээд за ер нь жоохон сунгаж магад байна. Гэхдээ яг хөө гэрээсээ хэдэн ажлуудаа хийчихье гэж бодвол ингээд нөгөө бичлэг эдитлэл юм мап хослол ингээд яваад тэгсэн чинь би бүр нервтэд ингээд салгалаад бүр ингээд яг нөгөө нэг амархаас өмнө би ер нь тийм болцсон байгаасгүй бүр салгалж малгалаач юунд юм мэдхгүй ингээ бүр ингээ тэгээд нэг донтой болсон юм шиг ингээ утас руугаа байнга орсноо уцаа барьж авах тоолондоо нөө бүх ажлынхаа пэйж рүү ороод бүх хандлтын шалгалт бүх ингээ тэг би бүр өөрөө дэрийгээ ухамсарлаа би ч одоо ямар галзуу солиотой олж байгаа юм уу хайш юм би яагаад ингээ уцаа барьж авах тоолондоо ингэж юмаа шалгаад энэ ч одоо бараг л адилхан л байгаа шүү дээ тэгэхээр заавал ингээ шалгах хэрэг ямар байна гэдгийг мэдсээрэж би өөрөө тэгээд байгаал сахгүй ингээл орох болгондоо л нэг мэдхэд ингээд тэг би бүр ингээ тэр юмаа шалгаж байхдаа одоо болчооч тэ нинжин гэж бүр өөрөө өөртөө хэлээд байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө энэ 4 хоногийн амралтын дараа би буцаад нэг хүн өдөр ажиллахдаа би буцаад яг ингээ бүр салгалаад тэг шүн бүр буцаад унтахаа ойлоод айгүй тийм хэцүү болоод тасахгүй. Тэгэнгүүт би ингээ ёо энэ ажил юу надад тохирохгүй ах шиг байна. Одоо юу гард юм уу гэж бодоод байжснаа. Гэхдээ одоо гарлаа гэдээ яхаа би энэс ингээд ийм одоо жишээлбэл дарамтыг би шууд ингээд ийм дарамт нь би ийм хариу реакшн үзүүлээд байна штэ гэдгээ би ингээд анзаарч байгаа хгүй. Тэгээ ийм хариу реакшн үзүүлж байгаа юм чи магадгүй одоо энэ ажлаасаа би ингээд гараа цухтлаа. Тэнгүүд амьдрал дээр өөр ямар нэгэн байдлаар өөр нэгэн дарамт дахиад надад орж ирж л тараа. Магадгүй бүр энэс хүнд байдлаар орж ирнэ тий. Хүн амьдралынхаа ямар нэгэн хичээлийг ингээд сурахгүй ингээд тэрнээсээ цухтаал явах юм бол тэр яг нэг төрлийн хичээл нь дахин ирээлэдэг гэж байгаа хгүй. Тэнгүүд эрэхтэй дараагийнх нь бүр улмал томроо тэгээ бүр сүүлийнх нь бүр ингээд нам зохиж ирдэг гэж аахгүй. Тэнгүүт нь би яг энэ миний нэг ойлгох хэрэгтэй юм байгаад ах шиг байна гэж бодонгуудаа шууд нэг хойноос хөөгд байгаа асуудал руугаа ингэж эргэж хараад энэ яг юу юм бол гэж бодод ингээд асууж гисэн байхгүй. Би юунаас болоод ингэтлээ ихе одоо ингээд бачуураа салгалаад бүр ингээд тэгээ нэг уурч хүрээд ах шиг үзэн ядалт төрөөд ах шиг тэгээд захгүй. Тэгээд тэгсэн чинь би нөгөө нэг юмыг хит өөртөө хамааруулж ингэж хүлээж авдаг юм байна гэдгийг ойлгож авсан. За тэр маань одоо юугаар илэрсэн бэ гэхлээр бүр ингээм амьдрал дээр янз бүрийн жишээгээр ингээд илэрдэг байсан байгаа байхгүй. За тэрийг та хэдтэй хэлж өгье. За ер нь бол ингээд хамгийн нэгдүгээр талаа хит хариуцлагатай хандлагаар ингээд хандах гэдэг байсан. Тэгээ одоо зүгээр л хэнийг ингээд санаа ингээд одоо намайг заавал шийд гэж хинж хэлээгүй заяа. Би шийдэх ёстой ч зүгээр л ингээд нэр нэг хүмүүс нэг хоорондоо зүгээр юм ярьдаг шүү дээ. Нэр тэр нэг ингэсэн чинь тэг чи юм аа гэл. Тэнгүүд миний тарих шууд яаж ажилтдаг вэ? Тэгвэл энэ дэр нь би яаж туслах уу? Энийг нь би яаж шийдэх үү? Энийг одоо яад юм бэлээ гэд миний толгой шууд тэгээд ажиллаад эхэлчихдэг заяа. Тэнгүүд би шууд өөртөө нөгөө шинэ үүрэг хариуцлага авангуудаа за би тэгвэл би тэгээ ингээд өөрөө ингээд санаачлагаараа тэгээ явчихдаг заяа.
Тэгээд энэ нөгөө нэг өөрийн сайн дурын санаачлах нь эргээд нөгөө нэг өөрөө өөрийгөө дарамтлах тийм зүйлсүүд нь болоод эхэлчихдэг гэсэн. За дээрээс нь бүр ийм ингэдэг байсан заяа. Одоо нэг ажлын талбар дээр чи мэдээж удирдлагын зүгээс хэн нэгэнд хандаад ямар нэгэн шүүмжлэлийг одоо за заримдаа зөв шүүмжлэлч биш ч гэсэндээ хэдүүлээ нэрээ энэ дээрээ жоох ингээ анхаарахгүй бол тэр нэрээ ингээд хэлэн штэ ч гэдэг юм нэг тиймэрхүү яриа ингээд зүгээр болдог штэ ингээ амьдрал дээр. Тэгэнгүүт би бүр тэр хаа байсан тийшээ хэлсэн юмыг өөртөө хамаатуулаад одоо надад нэрээ нэг иймэрхүү гаргасан юм байж магадгүй юм штэ. Тэгвэл би өөрийнхөө тэрийг бас засах хэрэгтэй юм биш үгүй. Энэ дотроосоо өөрийнхөө дотроосоо ямар нэгэн тийм дутагдaltaй зан чанар заавал байлгаад олж хараад тэрийг ингээд заавал засгаад дахиад ингэх хэрэгтэй шүү гэл ингээд өөрийгөө шахаа зав бүр ингээд хамаагүй юмыг хүртэл өөртөө ингээд наагаад ингээд идэг байсан байгаа хгүй юу. Тэрээс нь нүуник би ингээд буст хэсэг хугацаанд өгдөг болсон байсан нэг Facebook-ийн буст ажлынхаа нөгөө контентын бустыг тэгээд тэгсэн чинь би тэр нөгөө Facebook-ийн буст руу ингээд бүр байнга орч хараад нүуник тэр чинь айгүйх нөгөө доллар ингээд явдаг лээ. Аль нь их мөнгө үрээд байна, аль нь үр ашиггүй мөнгө яваад байна гэдэг ингээд хяндаг. Тэгээ би бүр сүүлдээ тэрнээсээ болоод бүр ингээд стресстэй бүр ингээд тэгээ яагаад би нүуний тэр пэйжүүд рүүгээ байнга орч шалгаад байна гэсэн чинь тэр хандлтын тоон болохоор миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн одоо хэмжүүр болгоод би ингээд нөгөө тарих маань тэгээ хүлээгээд авцсан. Тэнгүүд тэр хандлт ингээд сайн явж ахмал за окей энэ болж ин гэсэн чигсэндээ тэрэндээ ханахгүй. Тэгвэл энэ яага болохгүй байна. Энийг яаж дахиад болох вэ? Дахиад өөр илүү юм хэрэгтэй. Дахиад илүү яах хэрэгтэй ингээд өөрийгөө ингээд өөрийн мэдлгүйгээр тэгж кодлоод тэр чинь өчнөө олон контент өчнөө олон бүтээгдэхүүн дээр тийм юм болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь хичнээн олон дохоо миний тархинд төрөх юмд миний сэтгэл рүү тийм одоо зүйлийг хүлээж авсан байх уу те би өөрийгөө хичнээн удаа тэгж дарамтлсан байх уу. Тэгээд бүр ингээд тэгж хүлээж авдаг байсан байх гэдгийг би ингээд ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгэд одоо нөгөө нэг бас нэг ийм асуулт гарч иж байгаа хэрвээ тэгээ одоо би энэ бүхнийг хийгээгүй тэгээ одоо ингээд бусдын өмнөөс ингээд санаа зовоол ингээд урдаас нь орж ингээд юм хийх гээл ингэх гээл тэгээ эсвэл одоо тэр нөө санхүү мөнгөөр ингээд хохирохгүй тэр юмнуудаа ингээд хийхгүй байсан бол чамайг яах байсан бэ? Юу болох байсан бэ? Хин нэг нь чамд юу ч хэлэх байсан бэ гэдэг асуултанд хариулсан чинь яг үндэ юу ч болохгүй байх байсан. Яг үндэ хинч намайг юу ч гэхгүй байх гэсэн. Яг л угаасаа өнөөдрийг хүртэл миний ингээ өдөр тутамдаа хийгээ явж байгаа юм хангалттай сайн байсан байхгүй. Тэгээд тэгж яхад би ингээ дахиад илүү сайн байх хэрэгтэй. Би дахиад илүү сайн байх хэрэгтэй гэдэг ингээ өөрийгөө ингээ тархин дотроо өөрийгөө ингээ дарамтласнаас болоод эцэс сүлд нь миний бие, миний сэтгэл санаа, миний ингээ бүр дотор хөөхөд хүртэл надад ингээ гомдоод тэг ингээ одоо хангалттай гэдэг бүр ингээ над руу хашгирсан тийм үе байгаа. За тэгээд би одоо тэр агтаараа ахуулах тэр одоо үйл ажиллагаа тэр их ингээ хүндрэлд би нэг басны ингээ талархаж байгаа гэсэн үг. Эргээ харахаар надад энэ зогсох боломжийг олгосонд бүр баярлалаа гэж хэлмээр санагдаж байгаа. Тэгвэл би ингээ магадгүй явсаар хагаад юунд хүрэх байсныг би бас мэдэхгүй. За тэгээд ингээ яагаад ажилласаа гарах шийдвэрт хүрсэн бэ гэхээр нэгдүгээр талын эрүүл мэндэ бодхоос өөр аргагүй болсон. Би одоо ер нь бол нэгдүгээр би нөгөө нуруунд хадаастай ивэрүүл нушуутай биш. Миний нөгөө хадаас анханасаа ингэж хийгдэхдээ ингэ жоохон бүхтөр хийгдсэн. Тэгэнгүүт одоо нөгөө тэр цаг хугацааны ирэхээр дээрээс нь миний ачаал өгчээсний юугаар бүр ингэ бүхтийгэд байгаа хгүй. Тэгэхээр тэрийг айл болох нөгөө залуу насн дээр хэрвээ хагалгаа ээлгээд одоо тэр хэсгийнхаа ясыг бүгднгийн ингэж тойруулж аваад одоо мэдгүй яг ямар боломж байгааг одоохондоо бид нар бол мэдгүй. Тэгээд нөгөө гадагшаа ингэ судлуулж байгаа одоо ямар хагалгааны боломжууд байна. Тэгээд тэр эргэн тойрны магадгүй миний төсөөлж байгаа орлол ингэ нугасны эргэн тойрны тэр нуруу нугалмуудыг аваад бүр хавиргатай ингэ авч аваад тэр хэсгний төмөр суулгах тийм боломж байгаах гэж хараад байгаа юм. Тэгжиж тэр нөгөө нуруугч ингэ тэгшилж өгөх гэдэг шүү дээ. Эсвэл тэр нөгөө хуучин хадаас ин аваад ингэ тэгшлэнгүүтээ нэг юм нэг одоо яадаг чинь тэг жиргэлж аваад тэгшлэх юм уу нэг тиймэрхүү арга хэмжээ авагдаж магадгүй гэж бодоод байгаа юм. Тийм ямар ч хагалгаа. Залуу насндаа хийлгчих юм бол одоо эдгэрэл нь хурдан тий одоо нас ахихад хийлгсэн хагалгаа хоёр чинь мэдээж эрс дээрс ялгаад байгаа. Тэгэхээр айл болох эрт хийх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг авсан байж байгаа. Тэгээ би одоо болохоор нийт сэрүүн байх хугацааны бараг 50%-ийг хэвтэх болон юм тасал хөдөлгөөн хийх хэмжилгээд зарцуулж байгаа хгүй. Тэгэхээр өөртөө бол ерөнхийдөө ийм боломж олгосон. Тэгээ цаашдаа ч гэсэндээ миний амьдралын хөвшлийн ихэнх хувийг энэ тасгал хөдөлгөөн болон ийм нөгөө хэвтэх тийм одоо зүйлсүүд эзлэхээр байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ийм ажлын ачааллыг угаасаа би бусдад бас ингээд одоо би ийм те би одоо ийм өвчтөөгөөрөө ийм гээд бусад хүний ажлыг бас уяад одоо те ингээд байж иж болохгүй. Дээрээс нь хамгийн том шалтгаан нь юу вэ гэхээр энэ миний мөрөөдөл биш.
би юм тэгж олон тоогоор ингэж борлуулах надад одоо мэдээж бүх борлуулалтын компаниуд одоо тэг цалин хөлсөө сайн тавих одоо ингээ ажилчдыгаа дэмжихийн тулд тэр компани яг гэхээр санхуугаараа одоо мэдээж орлого сайн байж ш тэр компани үйл ажиллагаагаа тогтвортой тий ирээдүйд тэр зорилготой гоё зүйлдээ хүрнэ. Тэгэхэд бол миний мөрөөдөл чинь болохоор арай өөр ахгүй. Тэр одоо нэг аппликейшныхаа төсөөллийг ерөнхийдөө ингээ бүрэн боловсруулсан байж тэрэн дээр ажиллаад эхэлсэн ч гэсэндээ ингээ тэрэн зарцуулах цаг хугацаа надад байхгүй. Цаг хугацаас гадна энергич бүр байхгүй болсон. Хойш нь тавьсан байсан нь ингээд гинт ухаарад одоо энэ хоёр том шалтгаанаас болоод би ингээд ажиллагаа болоод одоо тэгээ илүү нэг хэсэг хугацаанд өөртөө амралт өгөө тэгээ эргэн сэргэх боломж олгож байгаад би энэ ажил руугаа бол бас тэгж өөрийгөө шахаж орохгүй зүгээр л ингээд яг тайвнаар ингээд явъя гэж бодож байгаа. Ажилдаа явчихаар би яг өөрийнхөө тэр үнэт зүйлсүүдийг яг ингээд наймалцаад байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Тийм учраас би ингээд одоо ажлаас гарах шийдвэрийг гаргацсан ингээд явж байгаа гэсэн үг. Одоо болохоор миний хамгийн том эмчилгээ маань юм Вики йога гэдэг юм багш дээрээ явж байгаа сургалт одоо би бол эмчилгээ л гэж хэлнэ. Яг ингээд зөв амьсгалах эхний өдрийн зөв амьсгалын тухай л ярьсан. Тэгэхэд би амьсгалын үн цэнийг мэддэггүй байсан юм лээ. Тэгээ би өнөөдөр таадад тэрний тухай яриад яах вэ? Тэгээд би одоо өдөр тутамдаа нэг ч удаа бараг зөв амьсгалдаггүй байсан байгаа даахгүй. Тэнгүүд одоо амьсгалаа зөв болгоод өөрөө анзаараад ингээд тогтмол ингээд хичээгээд ирсэн чинь миний тарих ажиллаж байгаа. Миний ингээд амьсгал өмнө тавчтаад байсан шинж тэмдгүүд нь бүгдээрээ багассан. За тэгээд зөв суух. Би өмнө дандаа хөлөө хачиж эсвэл ингээд яаж иж ингэж янз бүр суудаг байсан. Тэрийг үргэлж анзаарч ингэж цасдаг болсон байж байгаа. За зөв зогсож ч үзээгүй мэл ингээд нэг бол нэг хөлн дээрээ хамаг ачаагаа өрүүлээ эсвэл нөгөө тишгээ яаж иж зогсоод эсвэл юм налж зогсоол дандаа ингэж зогсдог байсан. Лефтэнс ч зүгээр зогсохгүй найзтайгаа хүнтэй юм ярихдаа ч зөв зогсохгүй ийм байдаг байснаа анзаараад одоо тэр болгоныгаа засаж байгаа. Унтахдаа яаж ямар байрлалтай унтахуч гэдэг юм уу те тэр болгон чинь л миний эмчилгээ байхгүй. Тийм амар сүртэй янз бүрийн одоо поз байрлал биш. Миний өдөр тутмын амьдралын тэр үйл хөдлөлүүд те тэдэрл миний эмчилгээ юм байна гэд би эхнээс нь ахуулаад бага ингээд суралцаад өөрийгөө эдгийгээд өөртөө цаг хугацаа олгоод ингээд явж байгаа ямар тач. За тэгээд одоо бол би маш юм тайван байна ингээд тогтвортой байна. Тэгээд бие маань эдгэрж байгааг би маш гоё мэдэрч байна. Дотроос энэ нөгөө нэг дотор хүүхэд маань тайвширж байгааг би бас мэдэрж байгаа. Тэгээ одоо бол ингээд ийм хоёр тэмдэглэлийн дэвтрийг байнга хөтлж байгаа. Тэгэд нэр ChatGPT ингээ яг миний энэ бүх зүйлсийг сонсоод тэгээ надад зориулсан юм дадал хвшлийг гаргаж өгсөн. Тэр дадал хвшил нь болохоор ингээд өглөө оройдоо бичих дотор хүүхдийн мэдрэмж маань юу илж байна те тэрнийхэн тухай бичих. Дээрээс нь би ингээ нөө талархал бичдэг нэг дэвтэр гаргасан. Тэгээд энэ одоо дэвтэрнүүдийн ачаар миний ингээ сэтгэл санаа ингээ өөрийгөө сонсох юм ажиглах зүйлсүүд бол ингээ маш гоё илэрч байгаа. За тэгээ шингэнийхээ хэрэгцээг сайн хангахч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо өөрчлөлтүүд бол явж байна. Тэгээд тайдтай маш их хайртай шүү. Маш олон хүмүүс маань дахин бичлэгээ хизээ хийх юм бэ гэл ингээл над руу тэгжсэн. Тэгээд тэрэнд бол би ингээд уншсан ч гэсэндээ ингээд одоо би амттай хуримтлынхаа тэр шахалтыг би хизээч юм шахалт одоо ийм хэцүү байна гэж би нэг удаач тэгж хүлээж авч байгаагүй. Надад одоо нөгөө нэг яг угаасаа миний хүсэл сонирхол мөрөөдөлтэй яг нийцж байгаа зүйл учраас тэрний төлөө ингээд нөө сэтгэл маань тэгж одоо юу яадгүйсэн намайг ингэж зовоодгүй байсан гэх юм уу да. Тэнгүүд тэр амттай хуримтлын ачаал надад юусаач ачаалалгүй санагддаг байсан. Тэгээд та эдийн маань тэр бичижсэн юунууд маань маш их надад одоо ингээд тэ урам зориг хүч өгчээсэн шүү. Тэгээ бүгдэнд нь баярлаа гэж бас хэлмээр байна. Тэгээ удаан хүлээлгэсэн нас уучлаарай. Удахгүй бас юуныхаа одоо нэг хуваарлтынхаа бичлэгийг хийнэ. Тэгээд энэ хугацаанд бол бас ингээд нөгөө нэг шууд ингээд нөгөө огцом эмчилгээнд явсан учраас маш их ингээд мөнгө зарлагдлаа. Тэгээд тэгээ үдий ингэж айгүй их ажиллаа гэдгийг яаж ингээд эцэс үлд нь өөрийнхөө биеэр ингээд санхүү мөнгөөрөө л ингээд хогсчих жоохгүй тэгээ өөртөө хайргүй байгаагаараа. За тэгээд энэ удаадаа болохоор энэ удаагийн одоо дотоод хүүхдийн аялалтаагаа хийсэн аяллаараа одоо цагтаа байгаа энэ өөрийнхөө оршихуй тэгээ өөрийнхөө үнэлэмжийг би өөртөө хэрхэн тогтоох вэ? Би өөрийгөө хэрхэн үнэлэх вэ гэдгийг ойлгож авлаа л гэж би бодлоо. Тэгээд үнэхээр гайхалтай нандан тийм хідэн өдрүүд байлаа. Тэгээд энийгээ таадтайгээ бас хизээ яаж хуваалцах вэ? Ямар тач нэг хуваалцсан даа гэж бодол яваадсан. Тэгээд магадгүй өнөөдөр хуваалцах өдөр нь байсан байна. Тэгээд таадад маань таалагдсан бол эсвэл таадад маань урам зориг өгөө дараагийн би ч гэсэндээ нэг юм хийж үзье да гэж бодол сэтэл төрүүлсэн бол бас бичээрэй. Би бас тэрийг нь унших дуртай шүү. За тэгээд бүгдэнд нь одоо дараагийн дотор хүүхдийн аялал маань ямар ахвал тэрийг бас таадад ингээ ер нь бол хуваалцаад явъя гэж боддог. Тэгээд дараагийн бичлэгээр олцсон.